Бидэнд хууль дүрм яагаад хэрэгтэй вэ? Эрт үр цагт бүхнийг хуульчилж дүрмээр захирах дуртай нэгэн хаан байжээ. Манай хаан тулсад цэцэгний тухай хууль, сандалны тухай хууль, хамарны тухай хууль, нүдний тухай, түлхүүрний тухай хууль гэд юм бүхэн зэрүүлсэн хууль байх ёстой. Энэ улсад хууль дүрмд дургүй 3 найз байжээ. Энэ бол Бэвгэр. Тэр маш дарамхай тул байнга галасаадаг. Энэ бол Бондгор. Тэр байнга үлсдэг тул үргэлжил юм иддэг. Харин энэ бол Унтаахай. Тэр цаг үргэлжил нойрмоглож унтдаг байв. Бүх хүмүүс улсын хуулийг заавал дагах ёстой. 3 найз хууль дүрмийг биелүүлэх туйлын дургүй тул хаан тулсыг орхиж өөрийн дураар байх газрыг хайж олохоор явжээ. Тэд явсаар л байж. Эцэст нь тэд ямар ч хууль дүрмгүй амьдарч болох эзгүй газрыг олжээ. Ингээд хүн бүр өөрийн дуртай зүйлийг өдөр бүр хийх болжээ. Гэтэл нэг өдөр Бондгор Унтаахайн гэрийн цэцэрлэгдэх хулууг зөвшөөрлгүй авч идэж байхыг Унтаахай хараад "Хүлээгээрээ, энэ чинь миний хулуу, чи дураараа авч болохгүй." Би юу идмээр вэ? Тэрнийг идэн бидэнд юу идэж болох, юу идэж болохгүй талаар дүрэн байхгүй шүү дээ. Хэрвээ чамайг миний хулуунаас дахиад авч идвэл би чамайг цохиё шүү. маргааш өдөр нь Бэвгэр Бондгорын гэрийн гадна маш том гал асаажээ. Үүнийг Бондгор хараад ихэд уурлаж Чи энд галаасааж болохгүй. Чи миний байшинг шатаах нь байна. Би хүссэн газар галаасаах болно. Бидэнд хаана галаасааж болох, хаана болохгүй талаар дүрэн байхгүй. Бондгор Бэвгэрийн асаасан гал руу ус цацаж унтраажээ. Тэр оройн Бэвгэр Унтаахан хорхирох чимээнээр унтаж чадаагүй байжээ. Би чиний хорхирах чимээг дахиж тэсэхгүй. Чи нэг бол хорхирхаа боль, үгүй бол унтгаа боль. Би унтахдаа үргэлж хорхирдаг. Бидэнд хорхирч болохгүй гэсэн дүрэн байхгүй шүү дээ. Дахиж ингэж их чимээ гаргаад намайг унтуулахгүй бол би чамайг ч бас унтуулахгүй шүү. Тэр гурав асуудлаа яаж шийдэх дүрмгүй байсан учраас Унтаахай хулууга хамгаалахын тулд өдөр бүр унтхаа байжээ. Харин шөнө нь Бэвгэр Унтаахайгийн хорхихыг болиулахын тулд чимээ гаргаж саад болдог байжээ. Харин Бондгор Бэвгэрийн галыг унтраах ус зөөгөөд улам бүр завгүй болов. Үр дүнд нь Бондгор хизээж өлсөж байгаагүйгээрээ өлсөж, Бэвгэр хизээч даарч байгаагүйгээрээ даарч, харин Унтаахай хизээч нойр хүрч байгаагүйгээрээ нойр нь хүрх болжээ. Ингээд нэг удаа тэр гурав ийм ярилцжээ. Бид ямар нэг юм хийх ёстой. Бид хааны хуульд дургүй байсан учраас энд ирсэн. Гэтэл бид хүснээр байж чадахгүй байна. Бидэнд өөрсдийн хууль дүрм хэрэгтэй. Бидний гівтэй найртай амьдруулах хамгийн чухал хэдэн дүрмийг бид зохиох хэрэгтэй. Тэр гурав хоорондоо удаан ярилцсны эцэст хинч бусдын хулууг зөвшөөрлгүйгээр идэж болохгүй. Хинч зөвшөөрлгүйгээр бусдын байшингийн гадна галаасааж болохгүй. Хинч бусдад хорхирох чимээгээрээ саад болж болохгүй гэсэн дүрмийг зохиожээ. Ингээд тэд дүрмээ биелүүлэхийн зэрэгцээ тус тусынхаа дуртай зүйлийг хийж аз жаргалтай амьдрах болжээ.